Энэхүү танхим цугларсан та бүхэндээ энэхүү өдрийн мэндийг хүргэе. Намын амин гэдэг би Монгол Улсын их сургуулийн 2 дугаар төвчний оюутан байна. За өнөөдөр миний та бүхэндээ сонгож бэлтгэсэн академик бэлтгэлийн сэдэв бол экологийн тэнцвэрт байдал алдагдах. За яагаад энэхүү сэдвийг сонгох болсон бэ гэвэл мэдээж маш олон шалтгаан байгаа. За манай Монгол орны экосистемийн бүрэлдэхүүн бол за хөрс, уул, өндөр уул, за хээр, за цөл гих мэтчлэн маш олон мэдээж манай монголчин хангаа болон говь хасалсан тийм сайхан байгалийн тогтолцоотой. За тэгвэл энэхүү тогтолцоо маань сүүлийн жилүүдэд яагаад алдагдаад байна вэ? Яагаад энэхүү сэдв ингэж хүндэтэх болсон юм бэ? Өвөг дээдэснээс дээр үес хэлдэг байсан л да. Мал байхгүй бол малчид байхгүй, малчид байхгүй бол Монгол байхгүй гэж. Тэгвэл яг үүний үндсэн тэр мал аж ахуй гэдэг зүйл чинь юунаас болж ингэж одоо дороотх энэ экологийн тэнцвэрт байдалд ингэж хамаарагдаж ингэж дороотод байгаа юм байг. Энэ болохоор бэлчээрийн тэр хит дац гэдэг зүйл болоод байгаа. Бэлчээрийн хит дац гэдэг зүйл нь босноор энэхүү экологийн тэнцвэрт байдал алдагдаа. Өнөөдөр бидний энэ амьдарч буй энэ эх орон, энэ газар дэлхийн байгаль маань ингэж тэнцвэрт байдлаа алдагдах юм маш том эрсдэл үүсэж байна. За Монголд одоо экологийн үндсэн одоо дороотх юм хит хитэн шалтгаанууд байна. За нэгдүгээрт бэлчээрийн хит ашиглал буюу мал аж ахуй гэдэг зүйл байгаа. За өнөөдөр манай Монгол улсад юу байгаа вэ гэвэл мэдээж хүн амаас 20 дахин илүү их мал аж ахуйтай 80 гаруй сая мал амтай. Тэнгүүд өнөөдөр 3 сая хүн амьдардаг энэхүү газар нутаг дээр 80 сая мал маллаад за үүнээсээ болоод одоо бэлчээрийн одоо энэ даацн хэтрээд хүрэлцэхгүй байгаа. За үүнээсээ энэ бэлчээрийн даацн хэтэрснээр тухайн одоо ургамлын бүрхөвч гэмжиж мөн хөрс хамгаалалт чийг нь дутагдаж үүнээсээ үүдэж одоо тэрхүү одоо цөлжил гэдэг зүйл одоо үүсэж байгаа. За Mongolian Journal of Geography-ийн одоо 2025 онд одоо Монголын бүх газар нутгийг хамарсан энэ судалгаагаар за Монголын одоо экологийн тэнцвэрт байдал алдагдахын гол нөлөөлөгч хүчин зүйл нь энэ бэлчээрийн дац хэтэрсэн үйл гэж яриад байгаа. Бэлчээрийн дац хэтэрж байгаа нь энэ хит их мал ам гэдэг. Тэгвэл яагаад ийм их малтай байгаад байгаа юм бэ гэвэл энэ бас л ийм системтэй зүйл байгаад байгаа юм л да энэ нийгмийн. Яагаад гэвэл одоо өнөөдөр малчтад бол маш одоо ээлгүй байгаад байна. Малчтад амьдрахад маш хэцүү байгаад байна. Үүнийг одоо малчтыг залуу малчид байхгүй болоод одоо энэ манай Монголын дийлэх одоо статистикийн судалгаагаар нийт 70% дээш хүмүүс нь одоо 50-аас дээш насныхан л байгаа даа малчт нь. Ерөөсөө залуу малчд байхгүй. Үүнээс яагаад энэ малчд байхгүй байгаад байна вэ гэвэл энэ малчтын амьдрах энэ боломж нь ингээд маш юм ээлгүй байгаад байна. Энэ ээлгүй байгаад байгаа учраас одоо тухайн одоо малаасаа авч байгаа тэр түүхийн идээд зараад мөнгө олгох гэхээр маш хямдхан үнээр тэр нь болдог. Тэр нь ингээ малчтын зээлмэл авсан хүмүүс ерөөсөө амьдралд нь хүрэлцэхгүй учраас малаа илүү өсгөх тийм одоо бодлогыг баримталж малчт маань малаа өсгөөд байгаа юм. Хэрвээ энэ малаас гарч байгаа энэ түүхийн идүүдийн энэ чанарыг сайжруулах, энэ түүхийн идүүдийн энэ үйлдвэрийг одоо бүтээн байгуулад энэ төр засгаас нь дэмжиж өгөх юм бол энэ малчид маань яг цөөн хідэн яг чанартай малтайгаар одоо энэ бэлчээрээ ашиглаж энэ экологийн тэнцвэрт байдалд одоо маш том нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаа. За дараач нь болохоор мэдээж уур амьсгалын өөрчлөлт буюу энэ хуурайшил энэ хөрс гэдэг зүйлийг яриад байгаа. За энэ юунаас олж ийнэ гэдэг судалгаагаар одоо Монголын хөрс бол маш чиг багтай одоо хөрс нь илэгдэж одоо манай Монголын нийт 50% одоо хөрс нь болохоор маш хурдан ийм илэгддэг ийм хөрс байгаа. За мөн одоо 2020 оноос хойш буюу одоо коронавигоос хойш бол мэдээж маш их анзаарчихсан. Би бас яг өвөөмэтэйгээ хөдөө Голтой аймагт яг өсөж төрөнсөн хүүхэд. Тэнгүүд яг коронавигоос өмнө бол байнга л амралтаараа очингууд ингээд энэ бороо орхоо болоосоо гэж хүстэл өдөр шөнөгүй бороо ордог. Тэнгүүд яг коронавигийн дараагаас ингээд дахиад хөдөө оцсон чинь аль 6 сарын дундуур 7 сарын эхээр оцсон чинь ерөөсөө ногоорох байтугай яг л хаврын яг гандуу тэр хിവэрэ байгаад байгаа. Тэг юунаас үүсэж байна гэвэл одоо энэ 2020 оноос хойш огцом энэ уур амьсгалын өөрчлөлт гэдэг зүйл нь гараад манай Монголын нийт 76.9% нь ямар нэгэн байдлаар деградац буюу энэ цөлжилтэд бол ингээ хамрагдсан байгаа даа. За үүний дараа юу ярих вэ гэхээр мэдээж уул уурхайн бүс буюу одоо манай Монголын эдийн засгийн маш гол зүйл байгаа. За энэ Эрдэнэс Mining Corporation буюу энэ олборлолттой бүсүүдэд хөрсний эрс одоо дороотсон ус хөрс экосистемийн одоо бохирдол деградац нь одоо нэмэгдсэн гэж энэ заагаад байгаа. Тэнгүүд одоо үүний дараагаас үүсэх одоо хүн бидний буруутай үйл ажиллагаа энд бас маш том нөлөө үзүүлээд байгаа. За энэ мэдээж юу вэ гэхээр одоо энэ амтан ургамалд одоо
хууль бусаар агнаж хэрэглэх за мөн гол улс нураа одоо ийм зөвшөөрөлгөө ашиглаж энэ модоо хайрлахгүй байх гэж зэрэг үүсээс энэ экологийн тэнцвэрч байдал үүнийг алдагдаад байгаа маа. Тийм учраас ирээдүйн болсон бид бүхэн үүн дээр бид нөр өөрсдөө гар бие оролцох хэрэгтэй гэж үзэж байна. Баярлалаа.